За тэрийг нэгдүгээрт өгөөрэй. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол тэр сүүлд 12 сарын 4-нд яг энүүгээрээ дагнсан тэр хүүхдийн ордонд хилэлцүүлэг явуулсан гэдэг байгаа мó эсвэл нийслэлийн татвартай холбоотойгоор тэр дунд нь энэ асуудал яригдсан юм уу? Нийслэлийн төсөвтэй холбоотойгоор яригдсан юм уу? Яг энэ асуудлаараа нөгөө дагнсан тэр санал асуулгыг л бид нэр яриад байгаа шүү дээ. Тэрүүгээрээ санал асуулга авсан юм уу? Яг тэр цахимаар авсан 2 хүн чинь яг энэтэй холбоотой асуудлаараа бусд нь болонгууд юусоо төсвөө энэтэй холбочоод байгаа юм уу? Төсөвтэй хийсэн асуудлаа нийслэлийн энэ тээвэр хэрэгслийн татварыг тэрэн дээр ярьсан, тэрэн дээр нэг буланд нь байсан гэж ярих гээд байгаа юм уу? За 5 номерын микрофон хариулъя. Асуултанд нэмэлт тодруулга өгье. Даваадлаа цэгтраа нэгдүгээр орлогч. За 2024 оны 4 сараас 6 сарын санал асуулганд бол автоврын эрсдлийн талаар бол орог байсан. А яг тусгаалan нөгөө хуудасаар санал авдагч болохоор 10 сарын 18-нд 2 хүний санал ирсэн гэж байгаа. Харин 11 сард соёлын төв ордонд 242 хүний оролцоотойгоор хийсэн хилцүүлэгт энэ татварын нэмэлтийн асуудал тусгагдсан байсан. За тус хилцүүлгүүдээр бас иргэдээс үүнтэй холбогдлолтой санал асуулгууд ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нийслэлийн эрдэнэ төрөлхтний хурлын тогтоол дээр авцам ашигсны татвар нь 100 тэрбумаар 110.6 тэрбумаар авцам тээврийн хэрэгсэл одоо өөрөө явж хэрэгслийн албан татварын татвар нь 120.2 тэрбумаар нэмэгдэхээр танилцуулганд ороод тэр иргэдээс нөгөө хүүхдийн ордонд хийсэн 242 иргэнтэй хилцүүлгэн дээр бол ороод санал асуулган дээр нь явсан гэсэн. Яг ингээд байсан л гэж юм байна. Одоо нөгөө төсөв дагсан хууль гэдэг шиг юм болчиход байгаа байхгүй юу? Одоо байгаагүй ш байсан байдаг. Гэхдээ тэрэн дээр нь одоо нэг тийм мэдгэтгэхээргүй ард түмэн олж харахааргүй юм явцсан байж магадгүй юм.